Цахим уран зохиол 12 дугаар анги. Өнөөдрийн хичээлийн сэдэв хээ чойдог жамц, бавд оржийн туйрвал зүүн хялбарчлал ба хоёр төвд шүлгүүд шүүмжтэй танилцаж, шүүмжлэгчдийн үнэлгээ дүгнэлтийг тайлбарлах, үнэлэх. Хичээлийн зорилго шүүмжтэй танилцаж, шүүмжлэгчийн үнэлгээ дүгнэлтийг тайлбарлах. Шүлгээ дахин анхааралтай сонсож, өмнөх хичээлээ сэргээн санаарай. Бавд оржийн туйрвал зүүн хялбарчлал ба хоёр төвд шүлгүүд хээ чойдог жамц. Соёл урлагийн их сургуулийн театр урлагийн багш, утга зохиол судлаач, шүүмжлэгч. Монголын орчин үеийн яруу найргийн ертөнцид 90-ад оныхон хэмээгдэн дуйлаантайхан гарч ирж бүтээн төрөвсөн нэгэн үеийнхэн дотроос уран бүтээлийн хувьдч, алдар нэрийн хувьдч нэлээн өндийж боргин тэнийсэн эрхэм бол төрийн шагналт яруу найрагч цогдоржийн бавд орж үлгээ. Түүний шүлгүүдийн тухай уран зохиол судлаач, шүүмжлэгч Галбаатар, Бэлэг сайхан, Мөнх оргил, Цэвэндорж, Хишиг баяр, Батцуур гээд нэлээд хүмүүс дуурсан буй. Ер нь түүнийг нутгийнх нь эрхэм хүмүүн профессор Галбаатар өөрийн шүүмжийн бүтээлүүдээрээ гаргаж ирсэн хэмээн ярьдаг нь нэгэнд нууц биш болсон зүйлээ. Профессор Галбаатар өөрийн шүүмжийн бүтээлүүддээ яруу найрагч бавд оржийн нэрийг ямагт сайнны жишээнд дурдж ирсэн бөгөөд 2006 онд Сарны шүлгүүд номд нь томоохон шүүмжийн өгүүлэл дагалдуулжээ. Үүнийг ч яах вэ? Эрхэм найрагчийн даруй зан хэмээн цагаатгах юм биз? Гэтэл дорн зөвхт өвс болон номдоо дээрх шүүмжийг бавд оржийн яруу найргийн тухай хідэн үг болгон өөрчилж, уран бүтээлийн талаар шин шүүмж гарсан мэтэр хэвлүүлсэнийг юу гэж үзэх вэ? Бас л даруй зан гэх үү? Эсвэл даварсан зан гэх үү? Бав найрагчийн иймэрхүү явган цал үүгээр дуусахгүй бололтой. Шин ном гиснээс найрагч бавд оржийн бас нэгэн гудаггүйхэн цал бол сайн шүлэг болоод өмнөх номынхоо шүлгүүдийг дараагийн номдоо нэрийг нь өөрчлөн дахин хэвлүүлэх арга юм. Энэхүү шилдэг аргаараа өрхийн үйлдвэрлэл амжилттай хөгжүүлж, яг л шин шүүмж гарсан мэтэр бусдын бүтээлийн нэрийг өөрчлөн хэвлүүлдэг шигэ шинэхэн шүлгүүдээр дүүрэн мэд гоёмсог зузаан номуудыг хөврүүлэхэд хүргэжээ. Энэ нь түүний уран бүтээлийг цөөвтөр боломжийн шүлгүүдээрээ тойрсон шүлгсийн хувилал буюу копи, канон хялбаршуулсан туйрвал сайн номоо үе үлрүүлэн оншруулдаг номын үйлдвэрлэл, цаашилбал үгийн давтамж, утга санааны давцалт тулгаж ур зүйн хувьд ихээхэн мохой байдалд хүргэж байна. Доктор Мөнх оргил шүүмжлэлтэй Монголын яруу найрагт бавд орж гэдэг нэр сонсогдоод даруй 20-оор тоологдох намартайгаа золгож байна. Манай урлаг утга зохиолын хүрээгээр тогтохгүй бүгд л түүнийг мэдэн танин гэх болжээ. Тэд ихэвчлэн хэвлүүлсэн бүтээл, зураг цаниноос харсан, авсан шагнал амжилтаар нь баримжаалан мэдэж байгаа гэдэгт бараг итгэлтэй байна. Гэсэн үгийг санаатай, санамсаргүй мэдэгдэхгүйгээр бичсэн нь өгүүлэн буй асуудалтай холбогдох шигэ. Дорны хэмэгт хотголтой төрийн сойрхолт яруу найрагч бавд орж 1990-ад оноос уран бүтээлээ төржээ. Түүний номуудаас ихэнх үеийнхэд тооцогдох салхин зүгээс цэцгийн цагаан цомрлог шүхрлэн, дорн аялгау, амар амгалангийн яруу найраг номууд бий. Эдгээр номын шүлгүүдэд ижил үг хиллэг, дүр дүрслэлийн ур маягаар давтамжилсан хэлбэр хийц хувилал нэн түгээмэл. Зөвхөн болор гэдэг үгийн давтамжийг үзвэл салхин зүгээс цэцгийн цагаан цомрлог шүхрлэн номд болор харцтай, уулын гүнж, хаалга цохвол сайхансан, гүн шөнийн болор жүнзэнд солгорон гүнзэгдэн, болор салхийг хаглая, ансаг норгосон болор гунган юулжис барнам, болор зүрхэнд уянг сүвлээд сэрэх юм, ай саясхан борооны болор дуслууд нисэлдэн, тэмээний нүднээс усан болор алдуурх нь од харвахын адилаа. Цэн шууны болор сэтгэлээр уйлжил байна уу да? Би чамайг зүүдэлсэн болор гүцэн жиргэх цэгийн шуу адилаа. Халуун хонгор нулимс болрын чанараа алдахад гэсэн байна. Асуулт 1. Тус шүүмжийн бүтээл төрийн шагналт яруу найрагч бавд оржийг хэдэн оноос эхлэн яруу найргийн ертөнцид гарч ирсэн гэж өгүүлсэн бэ? А-д нь 1980, Б-д нь 1985, В 1990, Г 1995.
Та дараагийн асуултыг харъя. Цэгийн орон тохирох үгийг нөхөрөө. Үүнийг ч яах вэ? Эрхэм найрагчийн давуу сан хэмээн цагаатгах юм биз? Гэтэл дорн зүгт өвс олон хэмэх номдоо шүүмжийг Баавдаржийн яруу найргийн тухай хэдэн үг болгон өөрчилж уран бүтээлийнхэн талаар шин шүүмж төрсөн мэтээр хэвдүүлснийг юу гэж үзэх вэ? Бас л даруу зан гэх үү? Эсвэл даварсан зан гэх үү? Баав найрагчийн иймэрхүү үгээр дуусахгүй болол даа. За иймэрхүү юу байж болох вэ? Аад нь гудаггүйхэн зайл, Бэд нь бүтээл санаа, Вэд нь явган зайл. Бодож хариулаарай хүүхдүүд. Шүүмжээ цааш нь үргэлжлүүлье. Туйралзан хялбаршуулын энэ төрх нь нийтэд алдарсан сайн шүлгийнхээ өнгө аяс мэдрэмжийн орон зайгаас гарч чадахгүй эргэлдэж мөнөөхөн гол шүлгээн тойрсон ижилсэл бүхий олон шүлгүүдийг нэг загвараар үйлдвэрлэн нэг ёсондоо төв рүү тэмүүлэх хуулийн нөлөөнөөс гарч чадахгүй байгаад оршноо. Жишээлбэл Монголын их амар амгалан хэмээх нэр шүлгийнхээ загвараар Монголын их суу бэлэг, Монголын их хувь тавилан, Монголын их хутагт гэгээд Монголын их дорнод тал, Монголыг ширтэгч их хайр гэх зэрэг шүлгүүд бичиж нуршин хувилгын зэрэгцээ өөрийгөө чихээхэн хувилжээ. Энэ тухайн шүүмжлэгч Бацуур Баавдаржийн жишээгээр үзвэл Монголын амар амгалан шүлгийнхээ хандлагаар Монголын их суу бэлэг, Монголын их хувь тавилан, Монголын их хутагт гэгээд Монголын их дорнод тал гэх зэрэг олон шүлгүүд бичиж өөрийгөө давтсан буюу. Найрагч өөрийгөө давтахын зовлон гэдэг нь аль нэгэн бүтээлээ сайн болсныг мэдрээд тэр сэтгэлгээ өнгө аясаасаа үл салж чаддаг дорших агаад Баавдарж найрагч чиж Монголын амар амгалангаа сайн болсныг мэдээд өөрийгөө давтах хандлага руу хүчтэй орсон байна. Амралтын шуудан сонио 2013-11-30 номер 274 гэснэ нь буюу алхам 2. Бацуур шүүмжлэгчийн олон шүлэг бичиж түүндээ өөрийгөө олон давтсан. Найрагч өөрийгөө давтахын зовлон гэдэг нь аль нэгэн бүтээлээ сайн болсныг мэдрээд тэр сэтгэлгээ өнгө аясаасаа үл салж чаддаг доршино гэсэн дүгнэлтийг баримтаар нотлоорой. Зөв хариултын хувилбарыг хараарай. Нэг сэдв, нэг арга барилаар олон шүлэг бичсэн. Жишээ нь Монголын их амар амгалан, Монголын их хайр, Монголын их хувь тавилан гэх мэт. Нэг шүлгийн загвараар олон шүлэг бичих нь бүтээл болон өөрийгөө дахин нуршиж, хувилан нэгэн хэвийн сэтгэлгээ өнгө аясаасаа салж чадахгүй байгааг хэлсэн хэрэг байна. Шүүмжээ үргэлжлүүлье. Монголын их амар амгалан хэмээх шүлэг бол нэмсрэн найрагчийн стилээр буюу профессор Бэлэг сайхныг хэлснээр Монгол хүний уламжлалт зан заншлын үн цэнтэй талыг гой дүргэж, ер бушийн номыг, юмыг ерийн болгож энгийн шүлсэн нь аргагүй сонгодог зохиолын энд хүрсэн бүтээл юм. Яруу найрагч Нэмсрэнгийн залуугийн бадаг шүлгийн өнөө зуны ногоо ургахад модон тэрэгний дугуйд солонго татнаа гэсэн мөрийг Баавдарж найрагч модон тэрэгний хөх дугуй шин өвсний солонго гიშгэх Монголын их амар амгалан гэж хөгжүүлжээ. Дүгнэж үзвэл яруу найрагч Баавдарж сайн хэмээн итгэсэн шүлгийнхээ дүрслэл, үг хэллэг, утга санааг дараах шүлгүүдэд давтан бичиж, гоо зүйн сэтгэлгээгээ нэг арга барил дасган загварт орсноор бүтээл төрөлхөн хүрээгээ тэлж гүнзгийрүүлгүй будсалтын байдалд орж сэтгэлгээний хувьд төв тэмүүлэх хүчний нөлөөгөөс гарч чаддаггүй нэг буурай уул болт нь эргэн тойрон нутаглаж буйн харагдаж байна. Тогтсон нэг барилаа ягштал баримтлах гэдэг хоцрогдсон ойлголт шүү дээ. Одоо үүнийгээ өөрчлөн шүлэгтэй цэвэрлэгээ хийх цаг хэдийнэ боллоо. Асуулт 3. Нэг шүлгийн дүрслэл, үг хэллэг, утга санааг давтан бичих нь нэг буурай уул болтол нь эргэн тойрон нутаглахдаа адил шүүмжлэгчийн санааг чи дэмжих үү? 2. Чи шүүмжлэгчийн оронд байсан бол хэрхэн дүгнэх вэ? Ярилцаарай. Төгсгөлд нь дүгнэхэд шүүмжлэгч дорж бүрийн хэлсэнчлэн төрийн шагнал бол эцсийн буудлын биш гэдэг нь ойлгомжтой. Ер нь альва шагнал эцсийн дүндээ ямарваа бүтээлийн хэмжүүр хязгаар болж чаднаа гэвэл инээдтэй. Дэлхийн жишгээр хамгийн боломжит үзүүлэн гэгддэг Нобелийн шагнал гэхэд нүдээ олж хадах нь 50% ч хүрэхгүй магадлалтай гэдэг.
Тиймээс төрийн сойрхолд яруу найрагч Бовд оржиг гол бүтээлээ туурвчсан уран бүтээлчийн хувьд үгүй болчихсон гээд уран зохиолын түүхэн шарласан хуудсанд мартаж орох уу? Эсвэл нэг үгийг олонтоо давтан нэг дүрслэлийг байн гуйлаглан утга санаагаа нууршиж ур хийцээ хялбарчилдаг нэг загварын шүлгэн бүтээгдэхүүний өрхийн үйлдвэрлэлээ зогсоож жинхэнэ сон бүтээл туурвахыг хүлээх үү? Цаг хугацаа харуулах буй за. 2013 оны 12 сарын 1 соёл урлагийн их сургуулийн театр урлагийн багш утга судлаач шүүмжлэгч Х Чаадаг Жамц. За шүүмжийн төгсгөлд хэсэгт шүүмжлэгч ямар асуудлыг дэвшүүлсэн бэ? Альва шагнал гавьяа бол эцсийн зогсоол биш. Хэрв төрийн сойрхолд яруу найрагч өөрийн бүтээлийг давтан нуршиж бичсээр байвал түүхийн шарласан хуудсанд л үлдэнэ. Түүний оронд ур хийцээ хялбарчлах аргаа зогсоовол сод бүтээл тойрно. Үүнийг цаг хугацаа л харуулна хэмээжээ.